Намайг төр мөх гэдэг. Би өмнө нь өөртөө итгэлгүй, бүтлгүүтлэр дүүрэн, зориг гих зүйлгүй нэгэн байлаа. Хизээч нурааж чадахгүй мэд хан гэрэмтэй нүур тулж ураг шалгах урам зориггүй нэгэн байлаа. Гэвч нэгэн ном миний амьдралыг тэр чигт нь өөрчлөн үнцэн баяр хөөр амьдралын утга учирыг надад өгч бүрэн төгс авралын гэрлийг над дээр тусгасан. Би амьд бурхны үг болох Библиэр дамжуулан энэ дэлхийн цорын ганц итгэл найдвар болох аврагч эзэн Есүс Христийг таньж мэдсэн юм. Миний амьдрал гэрэлтэй болсон. Энэ гэрлийг бусдад түгээж улам тод гэрэлтүүлэх урам зоригийг би авсан. Хэрв олон хүмүүс өөрсдийн байгаа газартаа чадах бүхнээрээ итгэл найдварын гэрлийг түгээж эхэлвэл юу болох вэ? Энэ ном энэ гэрлийг Монголын айл өрх бүрт хүргэн гэвэл та юу хийх вэ? Одоо бид Бурхны үгийг хүлээж буй хүмүүстээр очиж Библийг болон Христийг дамжуулж чадна. Бид үндэснээ өрөөж чадна. Библиэд хэлэхдээ би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй. Харин амийн гэрэлтэй